За би нөгөө өнөөдөр миний нөөтийн доторыг 5% болгох одоо хуулийн төсөл өнөөдрийн 40,000 орны хурлаар орох хэрэгтэй байсан. Тэгэхээр ер нь дэгийн тухай хуулийн дээр бол хэлцэх асуудалд орсон тохиолдолд хууль санаалагч нь өөрөө танилцуулга буюу хийх явцдаа ч юм уу эсвэл хууль хэлцэх явцдаа буцааж татах одоо дэгийн зохицуулалтаа шууд одоо хууль санаалагч нь хойшлуулах. Тэгэхээр хууль санаалагч нь өөрөө бас би одоо ингээ танилцуулга бэлтээ сууж байгаа хооронд миний эрхийг зөрчөөд юу яачлаа. Хэлцэх асуудлаас асчлаа. Гэхдээ энийг зөвшөөрч байгаа. Яг гэвэл татврын багц хуулиудыг буцааж татаж өөрчлөнө гэж өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд их хурлын энэ дээрээс хэлсэн байгаа. Тэгэхээр энэ одоо миний хууль бол засгийн газраас орж ирэх нөөтийн татврын хуультай бас хамтдаа хэлцэгдэд явуул илүү үр дүнтэй гэж харж байгаа. Тэгэхээр би нэг зүйлийг их хурлын гишүүдэд бас зориулж хэлэхэд өнөөдрийн байдлаар бол 263 мянган аж ахуйн гэж регистртэй бүртгэлтэй байна. Тэрний 116 мянган үйл ажиллагаа явуулж тайлан гаргаж байна. Тэрнээс дөнгөж 60 мянган одоо нөөц төлөгч байж байгаа. За нийтдээ 250 мянган хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байгаа. Тэрний 140 мянган орлоготой иргэн буюу одоо татврын тайлангаа гаргаа явуулдаг. Тэрнээс одоо дөнгөж 10 мянган одоо нөөц төлөгч байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хэтэрхий татврын өндөр байгаагаас шалтгаалж энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ нөөтийн татварчин одоо орлогыг тодорхойлох ийм одоо үндсэн зорилготой ийм одоо татвар байгаа. Гэтэл энэ нь одоо ингээд 116 мянган аж ахуйн нэгжээс 60 мянган юу одоо тална 140 мянган хуваар орлого хэрэгнээс дөнгөж 10 мянган нөөц төлөгч байна гэдэг нь бол хэтэрхий өндөр хувьтай холбоотойгоос энэ одоо эдийн засгийн үйл ажиллагааг далд хэлбэр рүү оруулж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 6.4 их найт төгрөгийн татврын өртөө байна аж ахуйн нэгжүүд. Гэтэл өнгөрсөн жил 25 онд 27 их найт төгрөгийн татврын орлоготой байсан. Тэрний 6.2 их найт буюу 23% нь нөөтийн татврын орлого байгаа. Нөөтийн татврын орлого. Гэтэл нөөтийн 6.4 их найт төгрөгийн татврын нийт хөрвж шүү дээ. Гэтэл тэндээс дөнгөж 2.3 тэрбум төгрөгийн нөөтийн өртөө байгаа байхгүй. Тэгээ энэ юуг илэрхийлж байгааг бол ерөөсөө аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахын тулд заавал нөөтийн төлжөөж л цаашаа явах ийм л одоо хатуу байгаа учраас энэ татврын өндөр энэ одоо хувьч нь одоо энэ аж ахуйн нэг минут нэмж өгье. Татврын энэ өндөр хувь бол аж ахуйн нэгжүүдийг бүрэн сөөрүүлж байна. Хамаг одоо гэрийнхээ орлого одоо бүх гэртээ орох ёстой байсан тэр одоо аж ахуйн нэгжээ хөгжүүлэх мөн түншлэн одоо ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх энэ бүх зүйлийг бүгдийг одоо хойш нь тавиад татврынхаа тэр нөөтийн дотроо өрөө төлжөөж дараагийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой байна. Тийм учраас энэ засгийн газар энэ татврын багц хуульд маш хурдан оруулж ирээд энэ татврын нөөтийн дотрыг 5% болгох энэ хуулийн төслийг бас яаралтай хэлэлцэж энэ ард иргэдтэй энэ татврын дарамтыг буулгах Монгол Ардын намын 2020 оны 24 оны одоо сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна. За баярлалаа.